Сайн байцгаана уу? Та нартай сонсож байгаа тухайн цаг үеийн мэндийг хүргье. За ингээ удаан видео оруулж чадсангүй уучлаарай гэж та бүхнээсээ хүсье. За өнөөдөр сонгогдсон нэгэн гэдгийг мэд хэвсэн шинж тэмдгийн тухай орчуулсан. За энэ тухайгаа ер нь уншнаа. Гэхдээ яг хөө миний сонирхлыг нэг зүйл их татдаг л да. Бид одоо энэ дэлхийд яагаад төрөл авч төрөлсөн болж гэх юм. Амьдралын мөн чанар утга учир юу юм болж гэх юм. Ийм зүйл их анхаарал их татдаг. Тэгээд ер нь бол гадны оронд ч гэх юм уу 6 ухаанд ч гэдэг юм уу янз бүрийн одоо юм тестүүд, иймэрхүү одоо тодорхойлтууд их байдаг. За ингээ өнөөдөр та сонгогдсон нэгэн гэдгийг мэд 9 шинж тэмдгийн тухай ярив. За магадгүй танд дараах 9 шинж тэмдгийн нэг нь адил нэг нь байна уу? Эсвэл 2 3 магадгүй бүгд байна уу? Та энийг сонсоод үзээрэй гэж хүсье. За ингээд нэг та хуурамч нэгэн биш. Хуурамч дүр өсгөж чаддаггүй тийм л хүн. Хэрв танд ямар нэгэн зүйл тохирохгүй байвал та тухайн нөхцөл байдалд хуурамчаар жүжиглэхийн оронд орхихон дээргэж үздэг. Шудраг бус хуурамч зан таны мөн чанарт байдаггүй. Та үнэнч бус хүмүүстэй харьцах дургүй байдаг. Эд баялаг, материаллык зүйл таныг төдийлөн татдаггүй. Бусдыг дээрлэхэж доромжилдог хүмүүстэй та зүгээр л харьцах дургүй. Та бусдыг худлаа ярьж байгаа эсхийг шууд л мэдэрч чаддаг. Хуурамч нэгнийг хараад л үнэн төрхийг нь мэдрэх чадвартай. Энэ чадвар нь танд төрөлхөөс чинь заяасан байдаг бөгөөд таныг бусад хүмүүсээс өөр нэгэн болгодгоо гэсэн байна. За номер 2. Та ихээр ганцаардж байдаг. Өдөр тутмын амьдралаас та аз жаргалыг олж чаддаггүй. Харин зарим нэгэн сонгогдсон хүмүүс энгийн зүйлсээс аз жаргалыг олж мэдэрч чаддаг. Танд үргэлж илүү том зориг байгаа мэт мэдрэмж төрдөг. Бусдын хийдэг зүйлийг та зүгээр л хийх ёстой болохоор л хийдэг. Энэ нь танд үүрэг хариуцлага мэт санагдах нь илбэг. Амьдралын утга учир нь идэж, унтаж, нөхөн үрчгээс өөр зүйл гэдгийг та ойлгодог. Таныг ямар нэгэн хязгаарлалтууд зогсоодоггүй. Хорвоо ертөнц асар уудам, хязгааргүй гэдгийг та ойлгодог. Та үл мэдэгдэм, өвөрмөц амьдралыг туулахаар энэ төрөлтөө ирсэн хүн. Энэ таны амьдралыг онцгой болгож байгаамаа гэсэн байна. За номер 3. Та амьдралдаа маш хүнд хэцүү нөхцөл байдлыг туулдаг. Гэвч учирч буй бүх бэрхшээлүүдийг даван туулах ёстой болдог. Олон хүн сонгогдсон төрдөг. Тэднээс цөөхөн хүмүүс л шигшигдэн үлддэг ажээ. Шигшигдэн үлдсэн цөөн тооны сонгогдсон хүмүүс маш хүчтэй энергитэй байдаг. Тэд хүчтэй энергийн хэрээр амьдралын хүнд сорилтуудтай тулгарч түүнийг даван туулах ёстой болдог. Сонгогдсон хүмүүсийн амьдрал эхнээсээ л сорилтоор дүрэн байх нь бий. Амьдралын зовлон бэрхшээлүүд таныг хүчрхэг, илүү дотооддоо ухаалаг болгож байдаг. Амьдралд тохиолдох хүнд хэцүү, харанхуй замыг та туулахдаа бусад зовж шаналсан хүмүүс туслах, тэднийг зөв замд нь чиглүүлэх чадварыг олж авсан байдаг. Таны амьдралаас олж авсан туршлага нь амьдралд учраа олохгүй, зовж шаналсан хүмүүст чиглүүлэгч гэрэл цамхаг мэт дэм болж байдаг. Таны туулж мэдэрсэн зовлон бэрхшээл таныг дотооддоо илүү хүчрэг болгодог нь бусад хүмүүсийн сэтгэлийн зовлон шаналлыг ойлгож тэдэнд туслахад хэрэгтэй болдог. Таны амьдрал тохиолдож буй хүнд хэцүү цаг үеуд өвдөлт, тэмцэл, зовлон бүхэн цаанаа учир шалтгаантай байдаг. Эдгээр туршлага нь таныг сүнслэгээрээ өсгөд тусалж, дэлхийг илүү сайхан газар болоход хэрэгтэй мэрэгэн ухааныг танд өгөх болно. Та өөрийгөө анзаардаггүйч, бусад хүмүүсийн хувьд та аврагч, эдгээгчийн үүрэг гүйцэтгэдэг. Та зөвхөн өөртөө анхаарал тавьдаггүй. Та туслагч, үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгодог хүн юм аа гэсэн байна. За 4. Та үннийг эрэлхийлдэг. Та хүүхэд наснаасаа л эхлэн үннийг эрэлхийлдэг байсан. Бусад хүмүүс дэг журмыг мөрддөг байхад та альваа зүйлсийн шалтгааныг асуухаас айдаггүй. Бусад хүмүүсийн итгэцэг зүйлсийг эсэргүүцдэг. Та өөрийнхөө зүрх сэтгэл, дотоод дуу хоолойгоо сонсож амьдралыг туулдаг нэгэн. Та үргэлж амьдралын утга учир, мөн чанарыг эрен хайж байдаг. Оршихуй нууцыг судалж мэдэх сониуч зандаа хөдлөгддөг. Бэлэн хариултууд дэлхий дээр байдаггүйг та мэднэ. Ихэнхдээ асуултын хариултыг та өөрийнхөө дотоод дуу хоолойноос олдог.
Тиймээс та эрэл хайгуул хийж өөрийгөө судлах, өөрийгөө хэн болохыг ойлгох аялалд явж байна. Та амьдралыг ямар ч хэрэгцээгүй өрн таран хийдэггүй хүн юм. 5. Бусад хүмүүс таныг эвэртэй туулаа үзсэн мэт гадуурхдаг байж болно. Та гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй, өөр ертөнцөөс ирсэн байх тохиолдол байдаг. Магадгүй та гэр бүлийнхнээсээ тис өөр дотоод ертөнцтэй. Тэдэнтэй нийцэж зогцдоггүй учраас өөрийгөө үрчлэгдсэн хүүхэд гэсэн бодол танд төрж байсан байж болно. Гэр бүлийнхэн тань өөр замаар явж, та тис өөр замаар явдаг. Таны ертөнцийг үзэх үзэл бусдаас өөр байж болно. Таны үзэл бодлоос болж гэр бүлийнхэн таныг ойлгохгүй учраас та их ганцаарддаг. Энэ нөхцөл байдал нь таныг энэ дэлхийд огт өөр үүрэгтэй ирсэн хүнийг илтгэж байгаа юм аа гэж. 6. Та бол сайн хүн. Өмнө нь танд муу зүйл хийж байсан хүнийг, түүний увайгүй үйлдэлийг та мэдэж байсан ч ээлдэг хандаж, бусдад сайн зүйлийг хийсэн хэвээр байдаг. Учир нь та цэвэр ариун зүрх сэтгэлтэй бөгөөд энэ нь таныг сонгогдсон нэгэн гэдгийг илтгэх шинжим. Та чин сэтгэлээсээ хүмүүсийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Бусдыг аз жаргалтай байхад дэмжиж, туслахад бэлэн байдаг. Энэ нь сул дорой гэсэн үг биш юм. Та төрөлхийн бусдыг хайрлаж туслахаар төрсөн хүн. Бусдад туслах нь таны мөн чанарын нэг хэсэг бөгөөд таны ДНХ-д суусан байдаг. Зарим хүмүүс таны энэ сайн сайхан чанарыг далимдуулж ашигладаг. Та тэдний ашигч, хуурамч байдлыг мэддэгч энэ нь танд төрөлхөөс заяасан сайхан чанаруудыг үгүй хийж чаддаггүй. Та муу хүмүүсийг хүссний хийхийг нь зөвшөөрдөг. Та бусдад өгөхийг илүүд үзнэ. Бусдад өгснөөрөө та өөрийгөө болон илүү их талархлыг мэдэрч байдаг. Энэ нь таныг онцгой нэгэн илүү том зорилгын төлөө төрсөн хүн гэдгийг илтгэх шинж юм аа. 7. Танд өөрийн гэсэн дотоод ертөнц бий. Та өөрийн амин хувийн хүслийн хойноос явдаггүй. Өөрийн зүрх сэтгэлдээ өөрийгөө сонгогдсон нэгэн гэдгээ мэдэрч байдаг. Та ямар нэгэн сайн сайхан том зорилгын төлөө энэ дэлхийд ирснээ сүнснийхээ төвшөнд ойлгож мэдэрдэг. Дэлхийг илүү сайн сайхан болгох зорилготой ирсэн хүн гэдгээ мэдэрдэг. Та өөрийгөө маш олон удаа төрөл авч байсан хөгшин сүнстэй гэдгээ мэдэрдэг. Дэлхий дээрх үйл явдлууд нэг нэгнийхээ дээрх гарах гэж тэмцэлжж байгаа хүмүүс, үзэн ядалтууд энэ бүхэн танд зүгээр л утгагүй санагддаг. Заримдаа өөрийгөө огт өөр ертөнцөөс ирсэн мэт санагдаж хаа нэгтээ үл мэдэгдэх алс холын гэрээ сангалзах мэдрэмж маш хүчтэй төрдөг. Та бусадтай адил биш. Энэ дэлхийд та урсгалаараа амьдрахаар ирээгүй. Өөрийн хэмжээнд чадах сайн сайхан зүйлээрээ энэ дэлхийд сайн сайхныг өгөхөөр ирсэн. Хэрвээ та өөрийгөө сонгогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, үл тоомсорлсон ч танд өгөгдсөн сонгогдсон хувь тавилангийн дуудлага алга болохгүй. 8. Хүмүүс танд дургүй байдаг. Та бусдад ямар нэгэн муу зүйл хийгээгүй байсан ч хүмүүс танд дургүй байж болно. Та зөв замаар амьдарч бусдад хор хүрэхгүй байсан ч хүмүүс танд дургүй байгаа нь танд өөртөө эргэлзэх мэдрэмжийг төрүүлдэг. Үүний шалтгаан нь хүмүүс таны дотор буй цэвэр ариун гэрэл гэгээг олж хараад атаархдаг явдал юм. Таны гэрэл гэгээ бусдын бузар булааг ил болгож буй мэт мэдрэмжийг бусад хүмүүст өгдөг. Та оюун санаа дотоод ертөнцийнхөө хувьд өсөх тусам таны дотоод гэрэл улам хурц гэрэлтэн. Үүний төлөө таныг олон хүн хайрлах болно. 9. Та дээд хүчин байдагт итгэдэг. Шашингийн үзэлтэй хүмүүсээс ялгаатай нь та орчлон ертөнц болон бурхны хүчийг гүнээ хүндэтгдэг нэгэн. Та бусдын харахгүй зүйлсийг олж хардаг, мэдрэхгүй зүйлсийг мэдэрч чаддаг. Таны амьдралд тохиолдож буй зарим нэг үйл явдлууд биднийг дотооддоо өсгөд нөлөөлөх замаар өрнөж байдгийг та ойлгодог. Та бол гэрлийн ажилтан их хүн бөгөөд таны үүрэг бол энэ дэлхийд гэрэл гэгээ хайрыг авчрах явдал юм. Энэ бол таны жинхэнэ амьдралын дуудлага гэдгийг та зөнгөөрөө мэдэж байдаг.
танд өгөгдсөн энэ чухал дуудлагаас шалтгаалan таныг дээд хүчнүүд хамгаалж байдаг. Та юунаас ч айх хэрэггүй. Та ганцаараа биш гэдгийг санаж яваарай. Хэрвээ тань дээр хийсэн шинжээс айл нэгэнд байгаа бол таныг энэ дэлхийд амьдарч байх хугацаанд даалгавраа биелүүлэхийг уриалж буй дээд хүчний дохио юм шүү гэсэн байна. За ингээд өнөөдрийн дугаар үгээр дуусч байна. Дараагийн дугаар хүртэл баяр та.